Хоолой өвдөлт гэж амьсгалын дээд зам болон хоол боловсруулах замын дээд хэсэгт байрлаж байгаа олон хэсгийн бүтцийг хамарсан өрөвсөлт өөрчлөлтийг хэлж байгаа. Зэрэг шинж тэмдгийн хувьд бол хоолой өвдөх, сэрвэгнэх, ханиалгах, хөндүүрлэх, юм залгахад одоо маш их эмзэглэлтэй болох бага зэргийн хөндүүрлэлтэйгээс илүү их эмзэглэлтэй болох за бүр залгиж чадахгүй болтол хөндүүрлэх, за халуурах, бүх биеэр янгинаж өвдөх, хамраас нус гоожих гих мэт шинж тэмдгүүд дангаараа болон хавсарч илэрч болно. Шалтгааныг аваад үзвэл вирус болон бактерийн гаралтай, мөн мөөгөнцөр, халдвар төвчний үеийн гэд олон шалтгаануудыг авч үзэж болно. За мөн гадаад орчны нөлөөллөөс олж өвдөж болно. За манай орны тухайд авч үзвэл маш эрс тэрс хүүтэн уур амьсгалтай, агаарын бохирдол ихтэй, хуваар ажилт ихтэйгээс болж хоолой өвдөлт бол хэвчлэн тохиолдож байдаг. За гадаад талбайд ажилладаг, цагдаа болон маш их чангаар ярьж ажилладаг хөлмөр эрхэлдэг хүмүүстээс тохиолдож байдаг. За вирусын шалтгаантай хоолой өвдөлт гэхээр вирусын төрөлд бол миксовирус, параинфлюенза, коксаки вирус, мөн одоо сүүлийн үед хамгийн их тархаад байгаа коронавирус, ковид-19, томоотус вирусууд бол хоолой өвдөлтийг үүсгэж байдаг. Вирусын шалтгаантай хоолой өвдөлтийн үед хамар битүүрэг, хамраас шингэн нус гарах, үнэрлэх мэдрэмж алдагдах, амтлах мэдэрхүү буурах, хоолой хүндүрлэх, өндөр халуурах, бүх биеэр өвдөх, толгой өвдөх, огох, бөөлжих, хоолн дургу болох, гүйлгийг суулгах гэм хурц шинж тэмдгүүд хавсарч илэрдэг байгаа. За та бүхний санаж байгаагаар ковид-19 буюу коронавирусын халдвартай холбоотойгоор дээрх шинж тэмдгүүд түгээмэл ажиглагдсан байдаг. За мөн архаг тонзиллит болон нарман гүйсэн бэлчирхаан сэдэрлийн үед бол халуурах зовир илэрхгүй ч гэсэн хоолой хүндүрлэх, байн хүндүрлэх, өглөөс сэрэхэд зовиртой байх гэх мэтчлэн зовирууд бүдэг болон дунд хэлбэрээр мөн хүн тавцтай хэлбэрээр илэрч иж болдгоо. За бактерийн шалтгаанаас бол цус цадлагч А бүлгийн бета стрептокок, стафилококк гих мэтчлийн энтерококк гэсэн бактериудаар өвчлөө үүсгэгдэж хоолой өвдөх, халуурах, эдэлэх шинж тэмдгээр хавсарч илэрч байдаг. Газар зүйн онцлог буюу өөрчлөлттэй холбоотойгоор манай орн бол далайн түвшнөөс дээш эрс тэрс хуурай уур амьсгалтай орн тооцогддог. Үүний шалтгаантайгаар салстын хуурайшилт түгээмэл байж байдаг. Мөн дээр нэмээд утаа, тоосонцор, агаарын бохирдол их байгаатай холбоотойгоор салст хуурайш хатаж хоолой өвдөх зовир бол ард иргэдийн дунд бол элбэг тохиолдож байна. Дам шалтгаантай хоолой өвдөлт гэж байдаг. Үүнд юуг хамааруулж үзэх вэ гэхээр хамар дайвар хүндийн архаг эмгэгүүд, ходоод гидсний замын ходоод цэснээс шалтгаантай сөөргөө өвчлөл, ходоодны хүчил дээшээгээ ам залгуурын сас болон улаан хоолой цэцросонтой холбоотойгоор залгуурт болон хоолой өвдөх, хүндүүрлэх, хорсох ийм зовир бол байнга өгж идэг байгаа. За хамар дайвар хүндийн эмгэгтэй холбоотойгоор хамраас гарч байгаа яалгадаас залгуур руу урсаж орсонтой холбоотойгоор залгуур болон гүйсэн бэлчирхаа өрөвслийг сэдрэж идэг. Дээр нэмээд архаг одоо кариес буюу шүдний цоорл, буйлны өрөвсөл гэх мэтчлэн шалтгаануудаас хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлж явах маш олон хүчин зүйлүүд шалтгаанууд байна. Хоолой өвдөх, хоолой залгуурын өвчин нь бол уламжлал хангах ухааны талаас одоо та бүхэн тайлбарлахад цаг уурын нөхцөл байдалтай холбоотой хийн судал идэвхждэг үед бол илүүтэй энэ хоолойн өвдөлт нь үүсдэг. За хийн судал одоо яг ямар үед одоо идэвхжээд байна вэ гэдээ харах юм бол ерөнхийдөө уллоор солигдох, за хавар намрын улиралд бол илүүтэй өвчлөл бол ихсдэг. За та бүхэн бас мэдэн тийм ээ, ханиад томооны үе бол илүүтэй улир солигдох, хавар намрын улиралд бол ихсээд байдаг. За үүнтэй холбоотойгоор бол уламж дангаах ухааны ийм ургамлыг бол хэрэгжилж идэг. За ихэвчлэн хэрэгэлдэг нь бол сүгмэл, гаврын хальс, за голт борог гэх мэт ургамлуудыг хэрэгжилж байна. За энэ тухайн урган 3 ургамл нь бол одоо хийг дарах ийм үйлдэлтэй байдаг. За ихэвчлэн одоо энэтхэг, за мөн гидтийн хойгт бол ургадаг. Эмчилгээний тухайд бол шалтгаанаас хамаарат одоо ерөнхий биеийн шалтгааны эсрэг шинж тэмдгийн болон хэсгийн месцлин гэсэн эмчилгээнүүд байдаг байгаа. За шалтгааны эсрэг вирусын халдвартай холбоотой вирусын эсрэг одоо юм уу биеийн эсрэгүүслийг сайжруулах, ишлэг амьд эмтэй хоол хэрэглэх. За бактерийн шалтгаантай хоолой эдэлсэн хэлбэрүүд бол ерөнхийдөө эмчийн заавраар антибиотик эмчилгээг бол бүрэн төгс гүйцэд тохирсон тун хоногоор гүйцэд хэрэглэх хэрэгтэй. За хэсэг газрын эмчилгээ бол маш чухал ач холбогдолтой байдаг. Үүнд бол хоолойг бид бүхэн зайлж өгөх хэрэгтэй. Хоолойн хүлхмлүүд байна.
Хэсэг газрын эмчилгээний онцлог бол яг тухайн өрөвсөл үүссэн хэсэгт шууд үйлчлэлтгээрээ онцлогтой шинж тэмдгийг бол маш өндөр хувиар багасгаж өгдөг байгаа. Ихэвчлэн одоо энэ дуу хаагдах өвчнөд хэрэглэгддэг. За хийг дарах гулт бор, за сүгмэл, за гаврын хальс, мөн шарга, за чихэр өвс, үзэм гэдэг гих мэт одоо ургамлуудыг бол уламжлалт амгаах ухааны одоо дуу хаагдах өвчнөд бол хэрэгжилж байна. За одоо голт бор, сүгмэл, гаврын хальс нь бол ерөнхийдөө хийг дарах. За одоо хий судал нь итгэвч явах үед бол за илүүтэй хэрэгэлдэг. За хийг дарах юм найрлагууд байна. За шаргагийн хувьд болохоор за яр шарахыг амгаах буюу за хоолоо өрөвсөх үед бол илүүтэй хэрэглэхэд тохиомжтой юм ургамал байна. За чихэр өвс болон үзэм бол одоо цэрийг ховхлох. За мөн амьсгалын замын дээд замын өвчнөд бол тустай цэрийг ховхлох. За хоолойн өвдөлтийг намдаах. За ханиалгыг дарах гэх мэт юм үйлдэлтэй байна. За эдгээр ургамлууд нь бол одоо Монголд ургах нөхцөл байдал нь бол ховор. Монгол улсын цаг уурын нөхцөл байдалтайгаар холбоотой хоолойн өвдөлт бол дэгдэлтүүд хийн судал идэвхжих үед бол илүүтэй үүсдэг. За энэ үедээ бол урьдчилах яг энэ улирал солигдох нөхцөлийн өмнөхөн урьдчилан сэргийлэх зорилгоор энэ тухайн эм тургамлуудыг хэрэгжилж болно. За мөн эмчилгээний зорилтоор ч гэсэндээ тухайн үед нь ууж хэрэглэх юм боломжтой. За энэ эмүүдийн ургамлуудыг ингээ бүгдийг багтаасан, за мөн хийг дарахын одоо эмүүдийг багтаасан эмүүд бол Монголд бол одоо цөөхөн байна. За цахиур төмөр компани оруулж ирж байгаа. За хямлайн бүтээгдэхүүнийг бол хэдийнэ монголчууд бол танил болсон байна. За үүний одоо нэг жишээ бол кофлет одоо хөлхмөл тухайн одоо миний дээр дурдсан одоо эм төрөмлүүдээ бүгдийг багтаасан хоолой залгуурын өвдөлтийг намдаах одоо үйлдэлтэй ийм юмыг оруулж ирж байгаа юм байна. Кофлет хөлхмөлд агуулгадах эмийн ургамлуудыг задлж тайлбарлая. За кофлет эмийн ургамлд кофлет хөлхмөлд агуулгадах трикато буюу 3 халуун үр агуулдаг. За 3 халуун үр гэдэгт нь хар перц, урт перц болон цагаан гаавс байдаг. За энэ нь өөрөө маш хүчтэй антиоксидант, эсийг хамгаалах нөлөө үзүүлнэ. За мөн одоо нингийн эсрэг, өрөвслийн эсрэг үйлдэл үзүүлэх замаар гурсан хоолой, залгиурын одоо өрөвслийг дарж хоолой аргах, хоолоогоор сэргэнж өвдөх эдгээр зоврыг бол маш сайн намдааж өгдөг даваа талтайгаар. За хоёр дахь гол ургамал бол чихэр өвс байгаа. За чихэр өвс нь өөрөө нингийн эсрэг, өрөвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. За монголчууд бол эртээр үеэсээ амьсгалын замын халдварт бол хөвчлэн хэрэгжилж ирсэн ийм эмийн ургамлыг бас агуулдаг гэдгээр агуулдаг байгаа. За гурав дахь эмийн ургамал бол яхаа аргагүй нөгөө глов гэж одоо нэрлэгдэг. За монголоор бол голт борч гэж нэрлэгдэг ийм эмийн ургамал байдаг. За энэ эмийн ургамал нь бол өөрөө вирусын эсрэг, нингийн эсрэг үзүүлдэг байгаа. За хамгийн сүүлд болвол глоб эмийн ургамлыг за трикато эмийн ургамалтай одоо хослуулан иргэсэн судалгаагаар бол коронавирусын халдварын эсрэг, вирусын эсрэг өндөр идэвхтэй байгаа нь бол судалгаагаар батлагдсан. За ийм ч учраас одоо ковидын халдварын яг энэ цар тахалтай байгаа энэ үед бол гаднаас орж ирэх амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бол өдөр тутамдаас энэ кофлет хөлхмөлийг хэрэглээ явж байвал их зохимжтой байдаг. За хүүхдүүдийн хувьд ч гэсэн одоо цэцэрлэг сургууль ихтэй, за олон хүн бөөгнөрсөн ийм орчинд одоо ороод ирэх юм бол гадны бас амьсгалын замын халдвараад сэргийлэх амны хөндийг халдваргүйжүүлэх зорилгоороос кофлет хөлхмөлийг хүлээн явж байвал их зүгээр байгаа. За тэгээд нэг ширхгээр өдөрт 3-4 удаа л хүлгээд хэрэглээд явж болно. Манай зах зээл дээр түгээмэл хэрэглэгдэж байгаа хямлаа үйлдвэрийн кофлет бэлтгэл бол ургамлын гаралтай гэдгээрээ маш давуу талтай. Химийн найрлага ороогүй ургамлын гаралтай вирус, мөөгөнцөр, бактери эсрэг мөн хэсэг газрын одоо лимфоид эдийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг, хэсгийн дархлааг сайжруулж өгдөг ийм давуу талтай хоргүй зөөлөн бэлтгэл байгаа. Дээр дурдсанаар бүх шалтгаануудын эсрэг кофлет бэлтгэл маань вирус, ням, бактери, мөөгөнцрийн эсрэг бол түгээмэл үйлчлэгээ үзүүлж тэдгээрийг устгахаас гадна өвдөлтийг маш хүчтэй намдааж өгдөг. Мөн гинтсэн одоо лимфоидд залгуурын саст болон гүйлсэн бэлчирхайн одоо лимфоидуудыг нөхөн төлжүүлж өгдөгрөө маш их давуу талтай. Мөн састын үйл ажиллагааг сэргээж өгснөөрөө хоолойн чийгчлийн балансыг тэнцвэржүүлж өгдөг. Чийгчлийн баланс тэнцвэрснээр залгуурын цэвэрлэх хөдөлгөөн буюу намраа хүч бүрийн хөдөлгөөн сэргээж өгдөг ийм давуу талтай бэлтгэл байгаа.
ургамлын гаралтай гэдгээрээ бид ямар нэгэн сөрөг харшлах, гаж нөлөө багтаа гэдгээрээ онцлог юм аа. Цахиур төмөр компани 2004 оноос хойш Хямладараг эмийн компани хоолойн хүлхэмл болох Кофлет хүлхэмлийг бол оруулж ирсэн байгаа. За эдүүгээ бол 15 гаруй жил өнгөрч байна. За Кофлет хүлхэмл нь бол ялангуяа 7 төрлийн эмийн ургамал агуулсан байдаг. За эдгээр эмийн ургамлууд нь нэгдүгээрт нингийн эсрэг үйлдэл үзүүлдэг. За хоёрдугаарт гуурсан хоолой салтын хит мэдрэгчлийг бууруулах замаар хий ханиалгах. За өөрийг намдаа. За мөн янз бүрийн шалтгаантай харшлын ханиалгалтын үед бол харшлын эсрэг үйлдэл үзүүлэх, антиоксидант үйлдэл үзүүлэх нөлөө өгтөгөөрөө харшлын гаралтай ханиалгалтыг бол намдаад гэдгээр их онцлог багмаа. За Кофлет нь бол үндсэндээ хоёр төрөл байдаг. За Кофлет ээж болон энгийн Кофлет гэж хоёр байдаг. За Кофлет ээж нь бол энгийн Кофлетд ордог 7 төрлийн эмийн ургамал дээр нэмээд зөвгийн бал агуулсан дээр илүү давуу талтай байдаг. За мөн одоо илүү амтлаг шин чанартай болсон байгаа. За цагаан гаатай, жүржтэй, нимбэгтэй болсноор одоо 3-аас дээш насны хүүхдүүд бол хүлэхэд их цохимжтой, амтлаг чанартай болсон байдаг. За энгийн Кофлет хүлхэмл нь бол янз бүрийн шалтгаантай ханиалгалтуудын үед илүү их үр дүн үзүүлдэг. За мөн Кофлет хүлхэмл нь өөрөө гуурсан хоолой, сасны одоо хит мэдрэгчлийг бууруулдаг учраас дээрэс нь хий ханиалгалтыг намдаах юм үйлдэл үзүүлдэг гэдгээр одоо бусад хоолойн хүлхэмлүүдээс бол илүү давуу талтай байдаг. За Кофлет хүлхэмл нь мөн одоо нингийн эсрэг үйлдэл үзүүлэхээс гадна амны хөндийг халдваргүйжүүлэх үйлдэл үзүүлдэг. Ингэснээр амны хөндийнээс эвгүй үнээр өндөртөх зөөрийг арилгаж өгдөг. За мөн амны одоо эрүүл ахыг одоо сайн сахиж өгдөг гэдгээр их давуу талтай байдаг. За Кофлет хүлхэмлийг бол дараах тохиолдолд одоо хэрэглэхийг зөвлөдөг. За Кофлетыг бол залгуур хоолойн өрөвслүүдийн үед за мөн одоо гүйлсэн булчирхаа өрөвсөл за мөн одоо цаашлаа түнхийн одоо өрөвслүүд дээр бол хэрэглэхийг зөвлөдөг ба. За өдөрт бол Кофлет хүлхэмлийг нэг ширхгээр өдөрт 3-аас 4 удаа, за хоногтоо дээдл нь 6-аас 8 хүлхэмлийг бол хэрэглэх боломжтой. За 3-аас дээш насны бүх хүмүүс бол хэрэглэх боломжтой байдаг. За өөрөө Кофлет нь өөрөө амтлаг шанар сайтай байдаг учраас ер нь бол 3-аас доош насны хүүхдүүдийн хувьд бол нэг хахах эрсдэл байдаг учраас 3-аас доош насны хүүхдүүдэд бол зөвлөдөггүй байгаа. За Кофлет хүлхэмлийг бол жирэмсэн, хүүхүүл, өндөр настан гэд бүх төрлийн хүмүүс хэрэглэж болдгоор их давуу талтай цэвэр одоо ургамлын хоргүй зөөлөн эмийн ангилалд ордог ийм хүлхэмл байгаамаа. За Кофлетыг удаан хугацаар хэрэглэхэд ямар нэгэн одоо дасал үүсгэдэггүй гэдгээрээ бас бусад одоо хоолой хүлхэмлээс ялгаатай байдгаараа давуу талтай ийм бүтээгдэхүүн байгаа. Уламжлалт хангах ухааны ийм бодисууд бол хэрэглэхэд их төвөгтэй байдаг. Талах хэлбэрээр бол одоо гашуун байдаг ч юм уу те. За тан хэлбэрээр бол одоо заавал одоо буцалгаж уух шаардлагатай ч юм уу тий. Иймэрхүү байдаг. Гэхэд бол одоо Кофлет энэ хүлхэмл эмийн хувьд бол илүүтэй хэрэглэхэд амар. За тэгээ Монгол орны нөхцөлд олдохгүй байгаа энэ эм дургамлуудыг за нэг дороо одоо багтаасан ийм бүтээгдэхүүн байна гэж бол харж байна. За Кофлет хүлхэмлийг бас хэрэгэлдэг нэг заалт бол тамхичдын ханиалга тий. Олон жилээр одоо тамхи татж байгаа хүмүүст ялангуяа гуурсан хоолой архаг өрөвсөл буюу одоо монголчуудын хэлдгээр архаг бронхитууд бол их үүссэн байдаг. За үүнээс болоод гуурсан хоолой маань өөрөө хит мэдрэгч үүссэн. За дээрэс нь тодорхой хэмжээний цэр саалтууд үүссэн ийм байдаг учраас мөн одоо залгуур түнхийн хэсэг маань маш их улаалтд өрөвсөлт одоо өрцөн байдаг. Тэгэхээр энэ үед бол Кофлет хүлхэмлийг бас олон жилээр тамхи татаад байнга одоо хий ханиалгаад байгаа тохиолдолд бол Кофлет хүлхэмлийг бас хэрэглэхийг эмчнэр бол зөвлөдөг. За учир нь Кофлет хүлхэмэл дотор агуулж байгаа ихэнх эмийн ургамлууд нь одоо тэр залгуур түнх гүйлсэн булчирхай одоо сасны хит мэдрэгчлийн бууруулах замаар хий ханиалгалтыг намдааж өгдөг байгаа. Тэгэхээр та бүхэн бас ямар нэгэн шалтгааны улмаас тэр дундаа тамхи одоо татсны улмаас хий ханиалгаад байдвал Кофлет хүлхэмлийг бас өдөр тутамдаа хэрэглэж хий ханиалгалтаа намдаагаарай. Ард иргэдтэй зөвлөхөд Кофлет хэлбэл маань жоргүй олгогддог ургамлын гаралтай гэдгээрээ давуу талтай. За мөн дөнгөж хоолой өвдөд эхэлж байхад та урьдчилан сэргийлэх зорилгоор хүлхэх мөн ялангуй даарсны дараа хүүтэн зүйл уусны дараа жоохон бохирдлогтой газар орсны дараа хүлхэж хэрэглэхэд тохиромжтой шүү гэж ард иргэдэд зөвлөё.